Хөдөө аж ахуй. Орон нутгийн хөгжлийн төвүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцлборыг кластераар хөгжүүлэх зорилтын хүрээнд хувийн хэвшил, хоршоодыг тэргуун ээлжинд дэмжинэ. Хөнгөн үйлдвэрлэл гэдэг бол өөрөө ажлын байрыг маш ихээр бий болгодог. Ийм салбар байгаа. Мэргэжсэн ажилтнуудыг бий болгодог. Тэгэхээр залуучуудын маань одоо ажил эрхт хөдөлмөр эрхлэх, бус нутагтаа одоо тайван доктортой ажиллах тэр нөхцлөөр боломжийг бүрдүүлж өгөх салбар бол хөнгөн үйлдвэрлэлийн салбар. Ийм учраас бид нар одоо үйлдвэр технологийн парк буюу ховдод одоо 200 га газар дээр хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд бүтцийн усын төсвийн хөнгөн оруулалтаар хийж өгч байна. Ялангуяа баруун бүст сүү хүлээ авах цэг, арьшир, ноос ноолуурын тоотлолт одоо дээрээс нь Ховд аймагт маш том аж үйлдвэрийн парк байгуулагдаж байна. Арьширны нийтдээ бараг 5,000 орчим хошоологчид 165 тэрбум төгрөгийн одоо зээлийг энэ шинэ хошоо хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлтөө зээлийг аваад байгаа. Анхан шатны хошоо байгуулад тэгээд нөгөө нэг 300 хонтой одоо 10 малчны тэгээд 3,000 хоньныхоо ноосыг тушаах гээд одоо тий хошоо болоод тэрэн дээрээ тодорхой ноосоо уваагаад хөнгөлөлтөө зээлүүдээ аваад ингээ хоршиж ажиллаад эхлэх юм бол энэ одоо юу гэдэг тодорхой хэмжээ эдийн засгийн эргэлтэнд орох нөгөө зам маань үр өгөөжтэй болох асуудал гэсэн. Өөрөөр хэлэх юм бол угаасан ноосоо тодорхой нөгөө түрүүчийн ярьдаг нөгөө орон нутгийн хөгжлийн төвд рүү хүрэх асуудал гарч ирнэ гэсэн. Тэгэхээр бид нэр ингээд аймаг тус бүрдээр дангаараа одоо малчин хөдөө аж ахуйн салбарт одоо өөрсдөө үйлдвэрлэх явах боломж байхгүй. Яагаад гэхээр нэгдүгээр хүн хүчний нөөц хязгаарлагдмал, санхүү мөнгө хязгаарлагдмал. Тийм учраас бид баг болж, хоршиж, бие биендээ одоо ингэж дэм болж ажилласнаар нэгдүгээрт одоо энэ санхүүгийн одоо өрхийн тэр санхүүгийн зардал өөрөө буурж байгаа. Нэг хоёрдугаар бүтээмж нэмэгдэж байгаа. Гуравдугаарт оруулж ирж байгаа хошоогоор дамж авсан зээл чинь өөрөө хөрөнгө оруулалт хийх боломжтой хэмжээний санхүү төвлөрж байгаа. Төгжрлийн тойрог гэж яриад байгаа одоо байгаа хөдөө аж ахуйн систем чинь нөгөө илүү change дээр төвлөрсөн. Дээрээс нь одоо ямар нэгэн эко тим систем бүтээгүй явж ирсэн. За энэ төгжрлийн тойргийг илүү ногоон шилжилт рүү шилжүүлэх ханган нийлэлтийн сүлжээгээр нь өөрөө хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой. Одоохондоо зүгээр айл өрхийн дэвшин чилээд бас явж байгаа байхгүй цагаанаа. Жимс ногоо төснөө төгтөг орж ийн үү, орж ийн, барилгын материал орж ийн үү, орж ийн, малын тэжээл орж ийн үү, орж ийн. Нөгөө талаар бензин шатхан бол одоо цагаанаар дамжаад орж байгаа шүү дээ. Баруун аймагт. Тэгэхээр энийг одоо гайлын асуудлын цогцоор нь шийдэх, барилгын асуудал, газар олдолтын асуудал, татварын асуудал шийдэх хамгийн чухал байна. Цагаан нуурын бомтоос Ховд аймгийн Булган сумын бомт хүртэл 700 гаруй км зам бол одоо H4 буюу олон улсын зэрэглэлийн хайвей одоо хурдны зам гэхүүдээ тий байгаа. За үүгээр Оросын холбооны улсаас бүгд 8 дахь хятад ард улсын хоорондох транзит дээр одоо маш идэвхтэй явж байгаа. Тэгвэл бид зөвхөн одоо энэ замаар хоёр орны хоорондох транзит тээвэр биш Монголоос юм үйлдвэрлээд хоёр тал руу экспортлохын бүрэн боломж юм гэсэн. Бид улс орнуудын туршлагаас ингээ харах дээр зэрэг экспортыг дэмжих бодлого дээр илүү жин өгч тэрийгээ илүү их эренбиг нэлээ арай дээшлүүлсэн улс орнууд одоо импортыг дэмжих, импортыг орлуулах тэр бодлого дээр анхаарсан улс орнуудаас арай илүү эдийн засгийн өсөлттэй байх жишээ. За Евразийн төвшөнд бол ойролт оронд болон Европын нэгдлийн худалдааны загвар нэгдэх юм боломж юм байна. Тэгэхээр тэндээс бол нэг талаар бол бид Монгол улсын хувьд өөрт байгаа одоо шинэ бараа бүтээгдэхүүнээ бүс нутгийн улсууд руу экспортлох хамгийн одоо шимдэт зам нь. Цаашлаад бол Европоос, за ойролт орондоос цаашлаад одоо Төв Азиас бол бараа бүтээгдэхүүнийг хамгийн бага бүтээгдэхүүнээр усаатаа авчирч болох энэ одоо шинэ зам байна гэсэн. Тэгэхээр энэ бол баруун бүсүүд өөрөө бол хамгийн одоо потенциалын одоо ийм бүс гэж ойлгож байна. Тэр энэ гадагшаа гарах гэж байгаа экспортынхаа бүтээгдэхүүнийг эхлээд бид нар дэд бүтцийг нь одоо байгуулах хэрэгтэй байвал лабораторид хэрэгтэй байна. Тэр энэ нөөцөө хувиргадаг бодлогын баг нь хэрэгтэй, судалгааны баг нь хэрэгтэй байна. Тэгээ үүнийг ажилуулдаг одоо жижиг дунд бичил том үйлдвэрүүд нь хэрэгтэй. Баруун бүсэд яг өнөөгийн байдлаар бол том үйлдвэр гэх юм байхгүй шүү дээ. Экспортод гарах бүтээгдэхүүний. Тэгээд одоо дийлэгтэй дандаа дунд юм уу жижиг байна. За том одоо аж ахуйн нэг 150-100-аас 150 одоо ажилчтай компани том аж ахуйн гэж. За нэг 30-аас 50 ажилчтай дунд аж ахуйн гэж. За тэрний дотлын буюу бичлэг бизнес эрхлэгч буюу одоо жижиг аж ахуйн гэж. Ерөнхийдөө энэ бизнес эрхлэгчдийн нийт масаараа 60-65% жижиг бичлэг бизнес эрхлэгч. Гарааны бизнес эрхлэж байгаа. Энэ дотроо бараг 70% залуучууд залуу гэрүүд төслөж байгаа. Гэтэл энэ залуучууд манай үед бизнес хийх төрийн бодлого, төрийн бизнес татаа орчинд тогтоод байна. Аймаг болгонд одоо нэг өдөр ард нь
нэг өдөр 50000 шиг бүтээгдэхүүн үйлдвэрлээд өгөөч гэхэд бол тэрийг хийж чадж байгаа аж ахуйн нэгжийн маань чадах муу байна. За дээрэс нь бидэнд байгаа аж ахуйн нэгжлэр байгаа хүндрэл бол гайл нөөцийн татвар байна. Автоматар түүхий эдэг оруулж ирээд хонд хөрөмжийг оруулж ирээд ашиглаж эхлэегүй байх үедээ 10% нь одоо нөөцийн татвар, 5% гайлын татвар гэдэг 15.5% ачааллыг одоо санхүү дээр авангууд энэ өрсөлдөх шалмаанд унчиж байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг Улаанбаатараас 500-аас 1000 км заслагдсан бол 5% татвартай байя. 500 дотор бол 10% татвар төлнө. 500-аас 1000 бол 5% татвар 2 дахин бууруулъя. 1000-аас дээш аслагдсан аймагт үйл ажиллагаа болж байгаа аж ахуй нэгжүүдийн орлогын албан татварыг хэдэн төрлийн борлуулалтын орлоготой байсан ч хамаагүй 1% болгосон. 1%. Улаанбаатараас 10 дахин бага татвартай болсон. Ийм байдлаар үндсэндээ бол аж ахуй нэгжүүдийг одоо тийм аслагдсан бүс нутагт хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгох юм хөшүүрийг бий болгосон байж байгаа. За энэ удаагийн бүсчсэн хөгжлийн үзэл баримтлалыг 330 сумын хүрээнд хамгийн үр ашигтай, зардал багатай, ашиг өндөр болох ийм байршлуудыг бол тооцож гаргасан. Хүн амын нутагшил суурьшлийн оновчтой тогтолцооны хүрээнд бид 21 аймгийн төв дээр нэмэх нь сум дундын төвийг бол бүсчсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд санал болгож байгаа.